Өөртөө ихтэй дотроосоо гэрэлсэн бүсгүй тань зориулан хүргэдэг Гэлийн хат нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэж байна. Өнөөдрийн зочин хойморт өргөсөн хүндэт зочноо та бүхэндээ танилцуулъя. Улсын драмын Эрдмийн театрын жүжигчин, соёлын тэргүүний ажилтан Цэрэн Доржийн Баясгалан студид орж байна. За сайн байна уу? Сайн байна уу? Та бүхэнд бас энэ зургтыг үзэж сууж байгаа бүх эмэгтэйчүүдтэй, бүх үзэгчдтэй бас энэ өдрийн мэндийг хүргэе. Драмын театртаа ер нь бол их тууштай ажилласан, олон жил ажилласан. Ер нь бол яг олон жилээр бодох юм бол хатна нь болж байгаа танд бас энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр юуны төрөндөөс өөрийнхөө ажил мэргэжлийг сонь сайхнаас олцооч. За баярлалаа. Мэдээж яг Гэлийн хатан гэдээ би бас танаа нэвтрүүлгийн одоо ямар учиртай нэр юм болоо гэж бодсон л да. Тэгээд Бундангийн хатан биш. Ямар ч үсэн тийм зүгээр хувь хүний тухайч би юм уу те хайр сэтгэлийн тухай биш. Ямар ч үсэн ажлын тухай байх гэж бодож ирсэн. Тэгээд одоо Гэлийн хатан болгож урьсанд маш их баярлалаа. Тэгээд драмын театрт 20 жил 20 гаруй жил ажиллаж байна. Тэр хугацаанд мэдээж одоо боол, гэлийн боол ч юм уу, бундангийн боол ч юм уу те янз бүрийн тийм одоо шатраар бол бас хүү ч юм уу те тийм байдалтай мэдээж орсны дараа зөндөл олон жилүүд байлаа. Хатан болж одоо бас те хаттын игнэнд одоо орж байгаа хугацаа маань тийм их олон жилч биш. Гэхдээ ер нь бол тууштай ажилласны хүчинд одоо энэ нэрийг авах тийм хугацаа маань болсон байхаа гэж бодож байна те. Тэгэхээр зөвхөн тайзны жүжиглэлтээс гадна бас дэлгэцийн олон бүтээлийг та төр бүтээж байсан. Ер нь таны ингээд тоглосон жүжиг, кино, нийт ер нь хичнээн уран бүтээл байна. За миний хувьд бол яг тайзны хас гадна одоо кино уран бүтээл, дэлгэцийн уран бүтээл гэхээр төдийл нь их байдгүй. Маш ховор. Тэгээд найз нөхдийн одоо санал тавьж гуйсан ч юм уу байсаа энд түрээд ирээч яг хүн гуйлчлаа ч гэх юм уу те. Яг авраач гэл ингэж дуудсан ч юм уу альсэл нэг тиймэрхүү юмнууд цөөхөн тийм жижигхэн юмнууд байдаг. Зүгээр яг анирлагч гэдэг чинь нэг кино байдаг. Тэрэнд болохоор яг одоо зохиолыг уншиж агаад их гоё кино болох байх. Бас те байгаль одоо экологийн тухай дуурч исэн болохоор тэрний одоо бодож ингэж орж исэн. Үл ухаарах таагдашгүй гүнх чамдыг өөртөө агуулах асар дагчин энэ ертөнцид бид мөргөн залбирдаг нь үнэн билээ. Буудлаа шүү. Бодит явдлаас сэдэвлэн бүтээг. Цусны төлөөс цусал идэх шүү. Яаштай мохоо яваа. Ичи хоц. Ата хорсол. Харинтаа ихнэрээ тогтоож чаддгүй. Муул ирэх юм байна да. Чи их амцэр болчих чинь. Үгүй ээ чи. Үеийн ур. Гониг баяр. Хайр дурлал. Тайзных бол маш олон бүтээл бий. Тэ мааснаас ахуулаад маасанд орж ирснээс ахуулаад тэ жижиг дөрүүд тэгээд хоёрдугаар дөрүүд туслах дөрүүд гол дөрүүд нэг хүний жүжиг гэл тэ маш олон уран бүтээл байгаа. Тэгээд 60 гаруй жүжиг ерөнхийдөө байгаа. Нэг хүний жүжиг маасын жүжигнээс ер нь хэр хэцүү вэ? Яг ингээд ганцаараа тайзан дээр жүжиглээд яг өөртөө ингэж яг нэг хүний жүжиг бас маасын жүжиг бодвол арай хүнд санагдаад тийм. Таны бодлоор тоглоодаас дааш нэг хүрчихсэн шүү дээ. Тий мэдээж олон одоо уран бүтээлчтэй хамтарч тоглох бол шал өөр. Тайзан дээр те ядаж л нэг хүчтэй одоо эмоцтой хэсгээ тоглосны дараа нэлээ ингээ ядарсан байлаа гэхэд нөгөөт нь үг хэлэх хооронд бас тэр чинь тодорхой цаг хугацаа шүү дээ те. Тэгээд ингээ орж гарсны дараа дараагийн одоо үзэгдэл дээр эхнээсээ ахуулаад одоо шууд ордгоомаа гэхэд үргэлжлүүлээд ордгоомаа гэхэд нэг хэсэг хүмүүс ярьж ирсний дараа амраад одоо хувц солиод ч юм ингээ орж ирээд те төрлөөр хувцас солиод ч юм ингээ орж ирээд тэгээ олонтойгоо хамтраад тоглоод олонтойгоо яриад ингэдэг учраас бас нэг арай өөр те амраад дунд нь те бас нэг тийм байдаг л да. Бас олон хүний одоо авиас те олон хүний яриа олон хүнийг хамарч байгаа учраас тэр арай нэг тийм олныг хамарсан арай өөр байдаг. Яг нэг хүний жүжиг гээд ингээд ороод ирэхээр тайзан дээр ерөөсөө чамаас өөр хинч байхгүй. Өөр хинч байхгүй. Тэ хөгжим одоо шүүм туслагч болно. Дээрээс нь одоо миний сууж байгаа сандал ч юм уу те та нарч байхгүй те ганцхан сандалтайгаа хоёулахнаа бүтэн цаг жүжиглэнэ гэж бодлоо. Тэгээд тэгэхээр ерөөсө хинч байхгүй одоо нөхцөлд
яг зрителийн анхаарлыг одоо алдахгүйгээр зрителийн анхаарлыг яг өөртөө татаад бүтэн цаг л одоо жүжиглэн гэсэн үг л дээ. Тэгэхээр мэдээж одоо жүжигчин хүний хувьд маш их тийм дадлага, туршлага тий маш их ур чадвар шаардлагатай болдог. Тийм болохоор нэг залуу жүжигчид яах вэ бас ингээл нэг хүний жүжиг рүү зөндөө ордог тий гэсэн төдийлөн бас яг тийм амжилт одоо гаргах нь яг өөртөө бол маш сайхан туршлага суулгаж аавна. Тэр бол маш сайн хэрэг. Яг олон улсад ингээ гараад ирэхээр яг төдийлөн тийм их олон тийм залуу жүжигчид бол айхтар мундаг ингэж цойлж гарч ирсэн баг. Яг одоо тайзны туршлагатай тийм жүжигчид ерөнхийдөө нэлээд тийм өндөр хэмжээнд ингэж тоглогдож харагддаг. Тэгээд яалтчгүй энэ бол үнэхээр яг туршлага суулсан тийм жүжигчний одоо ажиллаа гэж хэлэхэд бас илүүдэхгүй болов гэж бодож байна. Сүнсээ тэнгэрт орогсон хөхүүдийн хөө удамсанда би Олон улсын наадмаас шагнал авч Улсын ирсэн. наадмаас хэд хэдэн газраас олон фестивальд оролцлоо. Олон газар Эдит Пиаф жүжигийг би бас Тэнгэрийн аялал гэж бас одоо галерейд зохиолчийн зохиосон тийм жүжиг надад байдаг. Тэгээд тэр хоёр жүжигээрээ ч юм уу те олон оронд өргөдөж очиж тоглосон. Америкт одоо Madison Street гэх театрын урилгаар очиж тоглосон. Дээрээс нь Европын орнуудаар те очиж тоглож исэн. Евраз тэгэл гэдэг ч юм уу те олон газруудаар тоглосон. Тэгээд ер нь олон фестивалуудад оролцсон. Тэндээс одоогийн байдлаар одоо шагнал гэх юм бол 2 шагнал авсан байгаа. Нэг нь болохоор хамгийн одоо анхны оролцсон фестиваль, анхны одоо Монгол улсад драмын урлагийн хувьд анхны гран-при болох тий Моно акт гэж Косовод болсон 2014 онд болсон фестивалиас гран-при шагналыг анх авч ирсэн. Энийг мэн төр засаг маш өндрөөр үнэлсэн. Хоёр дахь шагналд болохоор энэ жил одоо Москвагийн хажуу талд Владимир гэж одоо хот байдаг. Тэр Владимир хотын одоо театрын академик театрын хийдэг одоо 2 жилд нэг удаа болдог. Тийм best of best тийм одоо фестиваль байдаг. Тэр фестиваль дандаа одоо олон оронд яг төрүүлж исэн, шагнал авч исэн тийм том жүжигүүд оролцдог юм байна. Тэгээ энэ жилийн хувьд болохоор 28 жүжиг оролцож байсан. За тэгээд маш олон орноос том шалгарч исэн, шагнал авч исэн тийм том жүжигүүдийг оролцсон байна лээ. Тэгээд миний одоо очих 14 хоногийн одоо хугацаанд болж байгаа тийм том фестиваль л да. Тэгээд миний төрөл болохоор моно жүжигийн төрөл байсан. Тэгээд тэр яг өрсөлдөж байгаа том жүжигүүдийн хувьд бол би 5хан жүжиг одоо очиод нэг 5 хоног хугацаанд 5хан жүжиг үзээд ирсэн. Миний үзсэн жүжиг одоо хамгийн шилдэг болж одоо шагнал авсан байсан. Тэр дунд яагаад моно жүжигийн юугаар орчвоо гэхээр төрлөөр орчвоо гэхээр яг одоо Оросын тэр хамгийн шилдгийг шалгаруулдаг тэр том фестиваль маань дэлхийн моно жүжигийг одоо нэрлсэн байсан. Дэлхийн шилдэг моно жүжигүүдийн улаан хевсний ёслол гэж ийм тоглолтуудыг одоо зарлаж үзэгчдэд зарлаж хийсэн байсан. Тэгээд тэрнийх нь улаан хевсний яг ёслолын нээлтийн тоглолтыг Эдит Пиаф жүжигээрээ би тэнд очиод нээгээд ирсэн. Энэ маань маш тийм өндөр зэрэглэлд тоглогдож, маш их тийм өндөр хүмүүсийн одоо шүүмжтэй хүмүүсийн өндөр тийм одоо талархлуудыг хүлээж авсан ийм сайхан тоглолт болсон. Тэгээд яг тэр юуны фестивалийн одоо хамгийн том шагнал болох ийм болор малгай, хааны болор малгай гэж ийм том шагнал гэдэг юм байлээ. Тэгээд тэр шагналыг надад гардуулсан. Энэ бол бас их орондоо авчирсан тэр том фестивалээс авчирсан бас том бэлэг байлаа. Ийм хоёр сайхан ийм шагнал. Баяр хүргье. За баярлалаа.
За яг одоо энэ нэг хүний жүжиг гэдээ ирэхээр мэдээж бас драмын театраас бас мэдээж одоо туслалцаа авна тийм ээ олон газраас туслалцаа авна. Драмын театрын маань олон жүжигчид бас туслан драмын театр маань яг хамтарч ингэж ажилладаг тийм энэ баг хувийн шахуу тиймэрхүү одоо үйл ажиллагаа байдаг. Яг драмын театр гэдээ ирэхээр би драмын театрч одоо 20 хэдэн жил ажиллажлаа. Маш олон дүрүүд дээр ажиллалаа. Маш олон эхлээл ингээл маасанд ороод ингээл эхэлж исэн бол одоо аль хэдийн тийм олон сайхан одоо гол дүрүүд хийж бүтээж байна. За тэгээд сая бас драмын театрын түүхэн жүжигийн өдрүүд боллоо. Одоогийн байдлаар яг драмын театрын одоо нэг шинэ уран бүтээл маань эхэлсэн байж байгаа. Миний хувьд бол яг тэрэнд орсон тийм юу байхгүй. Ядаж маасанд нь ч орсон тийм юм байхгүй. Яг шинэ бүтээл ажилласан юм одоохондоо байхгүй. Тий. Гэхдээ яг театрын маань нөгөө түүхэн жүжигийн өдрүүд одоо үргэлжилж байгаа учраас ихэнх жүжигэнд бол би ямар нэгэн хэмжээгээр гол дүр ч юм уу, Ануатан жишээ нь гол дүр ч юм уу те, Орломоо их жүжигэнд бас нэг туслах дүр ч юм уу те, Саранхөө жүжигэнд жижигхэн нэг тийм ламын дүртэй ч юм уу гэл ингээл янз янзын дүрүүд ингээл бүх жүжигэнд ингээд тоглоод ингээд одоо 85 жилийнхаа ойтой золгох нэ. Тэгээд одоо бэлгийн хувьд тийм ээ сайхан драмын театрт одоо 20 жилийн хугацаанд үр бүтээлгүй ажилласангүй үр бүтээлтэй ажиллаа тий 3 удаа одоо драмын урлагийн шилдгийг шалгаруулдаг Гигэ Муза наадмаас 3 удаа Гигэ Муза цомыг авлаа бас яг одоо драмын театртаа тий тавигдсан чөлөө тос гэж жүжиг байдаг. Тэр жүжигийнхээ одоо Антонио гэж дүр байдаг. Тэр дүрээрээ бас оны шилдэг жүжигчин болох Яамнаас өгдөг мөнгөн мод гэж цом байдаг. 3 сая төгрөг дагалддаг тийм сайхан цом байдаг. Тэр цомыг бас Антонио жүжигийнхээ дүрээрээ авсан. Энэ болохоор яг одоо зөвхөн драмын театрын жүжигчид тэнд одоо оролцох биш те. Бүх Монгол улсад байгаа нийт жүжигчдийн дунд одоо хэн хамгийн энэ жил хамгийн шилдэг нь байваа гэдгийг шалгаруулж өгдөг тийм шагнал учраас бас драмын театраас драмын театртаа тэр одоо шагналыг авчирна гэдэг байна. Драмын театртаа одоо хийж байгаа том бэлгээ тий. Энэ бүх дүрүүдийг одоо мэдээж драмын театрынхаа тайзан дээр одоо бүгднгийн драмын театрынхаа хамт олонтойгоо найруулагч нартайгаа бүгд ингэж ярьж одоо бүтээл болгож тий чадан ядан ингэж хийж байгаа учраас энэ бүхэн маань одоо драмын театрын уран бүтээлчдийн хамтын одоо шагналаа. Гадагшаа том фестивалд явхад яаж одоо сонгон шалгаруулдаг вэ? За найруулагч юм уу эсвэл драмын театрын дарга нь за баясгалан чи яваа гэхүү аль эсвэл ямар нэгэн цензуртай шалгууртай байж түнд нь тэнцэж тэгж явах уу? Эсвэл олон жилийн туршлага өөрийнх нь ур чадвар. За хамгийн ихний одоо оролцсон тэр Моно акт гэж 2014 оны фестивальд миний бичлэгийг одоо яг Гигэ Муза актемаас явуулсан. Тийм Гигэ Муза актемаас миний бичлэгийг явуулаад Саранхөө эгч маань явуулаад тэнд бас яг бичлэгийг минь хараад одоо боломжийн гэж үзсэн учраас тэр юунд шалгарсан. Тэр фестиваль маань болохоор одоо яг бичлэгийг авч те үнэхээр одоо энэ фестивальд оролцох хэмжээний одоо тоглолт мөн үү биш үү гэдгийг авч шалгаруулдаг. Бид нар ч гэсэн одоо эх жилийнхээ фестивалийг бас яг тэгж шалгаруулж ээж дараа нь одоо хүмүүсээ шалгаруулж авна. Яг тэрнтэй адилхан тэгж шалгаруулдаг. Эхний фестиваль маань тийм байсан. Дараагийн фестивалууд маань болохоор яг энэ баясгалан гэдэг жүжигчин гран-при авсан тий энэ бол Монголын ийм том ийм одоо сайн жүжиг байдаг гэдэг ингээд ерөнхийдөө тардгал юм байна л да. Тэгээд надад мэйлэр ирдэг. Мэйлэр одоо манай энэ юунд ирээч. Манай энэ фестивальд оролцооч гэж дандаа тийм урилга маягаар дандаа сүүлийн одоо дараагийн бүтээлүүд маань дандаа фестивалууд маань дандаа тэгж явагдана. Түүнээс биш драмын театраас хаана ямар фестиваль болж байгааг мэдэхгүй юм чинь тэнд зүгээр драмын театраас чөлөөгөө авдаг. Надад чөлөө өгөөч би өстой Монголын драмын урлагийг төлөөдөд те ийм фестивальд ингээ яваад ирээ гэл ингээл те уран бүтээл ангийнхаа дарга дээр орж гарын үсэг зуруулаад найруулагч дээр орж гарынхаа үсгийг зуруулаад те ерөнхий найруулагч дээр очиж зуруулна тэгээд гуйгаал энэ л фестиваль намайг явуулаад өгөөч гэх те. Бусад одоо үед бол яг өөрийнхөө ордог жүжигэн дээр хизээч хоцрохгүй ч юм уу те бүх ажил дээрээс айгүй ингэж явна шүү дээ. Тэгээд яг нөгөө дараа нь бас фестивальд явах учраас тэр чөлөөгөө авах учраас өөр асуудал гаргахгүй гэж бодох хичээдэг байхгүй юу тий. Тийм болохоор яг тэгж одоо найруулагч тэгээд тэр чинь яг уран сайхны зөвлөл одоо театрын хурлаар орно. Хурлаар орж иж байсаланд одоо
юу үгүй юу гэдгээ шийдэн. Тэгээ ерөнхийдөө манай театр намайг маш сайхан дэмждэг. Италийн нэр зохиолч Нобелийн шагналт Дарифо. Тийм Антониа. Ихний нөхөр хоёр бие биендээ үнэнч байна гэдэг чинь хоцрогдсон юм. Аз жаргалын хаалга хаагддагч өөр нэгэн заавал ээлжтэй юм лээ. Таанч бид хаагдсан хаалганы араас харсаар шинэ эгдсэн хаалгыг ихэнхдээ анзаардгүй бололтой. Хүүгээрээ магтуулах байх л гэж бодож байлаа. Ээжи, өгчөг чинь авах юм алга унччих. Антониа, одоо хоёулаа энэ жүжигээ ингээд дуусгах юм даа. Амьдрал өөрөө жүжиг юм бол аз жаргалтайгаар л дуусгах ёстой. Улсад бол та одоо 20 гаруй жил ажиллачлаа. Тэгэхээр яг уран бүтээл ажлын хувьд гэх юм бол яг ажлаас бол маш сайн дэмждэг юм байна. Яг хувийн амьдралын тал дээр бол яг улсад одоо яг энэ драмын театр ер нь урлагцдаг хүмүүс чинь бас их хэцүү байдаг шүү дээ. Ар гэртээ цаг зав зарцуулах нь бага. За тэгээд эмэгтэй хүн учраас одоо тэр их тайзан дээр гарч байгаа байнга л ачаалттай байдаг болохоор гоо сайхандаа анхаарна гэдэг асуудал их яригдана л та. Тэгэхээр манай үзэгчид маань Гилиат нэвтрүүлэгт уригдсан зочдыг хараад яаж ийм сайхан бие авч явдаг юм болоо? Яаж гоо сайхнаа хадгалдаг вэ? Яаж одоо гоё биднэрт зөвлөгөө өгөх болоо гэж тэсэн одоо хүлээдэг л дээ. Тэгэхээр таны зүгээс юуны төрөндөөс хувийн амьдралаа яриад дараа нь гоо сайхнаа бас яриад явъя тийм ээ. За яг өстой хувийн амьдрал тэгвэл одоо үнэхээр тайзан дээр ингээл олон жил чөлөө завгүй зүтгэж ийж амжилтанд хүрлээ шүү дээ. Түүнээс биш одоо айгуу гоё нэг 30 секундны реклам тоглоод олонний танил болдог хүмүүс байдаг тийм ээ. Клипийн тоглоод нэг одоо ганц кинонд тоглоод олонний танил болдог ч юм уу тиймэрхүү хүмүүс байдаг. Надад бол тийм аз бол байгаагүй. Ер нь бол би нэг бидний үед тиймэрхүү рекламч байгаагүй. Залуу байх үед тийм ээ. Залуу сайхан байх үед одоо тийм реклам байсангүй, клип байсангүй, телевизийн янз бүрийн одоо шоу нэвтрүүлгүүд, уралдаанууд байсангүй, гарч ирэх боломж төдийдэн байдгүй. Яг тэрийгээрээ тэгээд ч юм уу багш маань намайг яг чи драмын урлагт одоо зүтгэх ёстой гэдэг ингээд ухаар ой тоонд минь оруулсан байснаас ч юм уу драмын яг тайзны урлагаасаа ерөөсөө хаашаач гажуудаагүй би. Тэр болгон намайг реклам тоглодгоо та нар бас одоо мэднэ тийм ээ. Тэгээд ер нь бол яг тайзны урлагаар одоо маш олон жил ажилласан миний хувьд амжилтанд хүрэх маш хүнд байсан. Мэдээж яг театр үздэг л 100 тонны хүмүүс байдаг шүү дээ. Театр үздэг 100 тонны хүмүүс ирээд намайг үзсэн ч гэсэн дараа нь тэгэл миний баясгалан гэдэг нэрийг ингээл мартын шүү дээ. Тэгэл тэн дээр нэг тоглож исэн тийм хүүхэн байж шүү дээ гэдэг юм уу те. Хинч санахгүй шүү дээ. Амжилтанд хүрэх боломж байхгүй. Тэгээд үнэхээр яг тайзны урлагаараа маш олон жил одоо хөдөлмөрсний үндсэн дээр л одоо тэр нэг хүний жүжигийг одоо сайн олон улсын хэмжээнд үнэлэгдэхээр болтлоо тавуулсан туршлагаа хөндлүүлсэн болов гэж боддгоо шүү дээ. Тэгээ энэ бүх олон жилийн хугацаанд ингэж явсны минь ард хэн байсан бэ гэхээр ерөөсөө л ээж маань байсан. Ээж маань, миний ах дүү нар те, дүү маань, тэгээ хүү маань хүртэл янз болж те хичээлээ хаяад ч юм уу ингээл ингэхгүйгээр намайг зовоохгүйгээр те имээтэйгээ хоёулаа айгүй сайхан хөөрхөн байж те хичээлдээ явж цэцэрлэгдээ явж гэдэг юм уу те өдий одоо оюутан болтлоо ингэж үг асуудал гаргахгүйгээр ингэж явсан байна. Тэгээ оюутан болцсон те болсон байна. Одоо хүү ээж хоёрын минь хүч миний дүүнрийн ах дүүнрийн хүч те тэгээ үнэхээр ээждээ бас яг төдийлөн би баярлалаа гэж ер нь хэлдэггүй л дээ. Яг миний одоо ээжийн одоо хүүгийн миний ээж болж гэрийн эзэгтэй болж ардталт манд байдаг хүн бол яг ээж манд байдаг. Тийм болохоор би ээжтэй маш их баярлаж явдгаа. Ээжгүйгээр би хинч биш. Юу ээ те юу тайзан дээр буудлын амьдарч байгаа юм шиг байдаг штэ. Би өглөө босоод тэгээд ээжийг хийж өгсөн цаавандаа уугаад орой ирээд ээжийг хийж өгсөн хоолцаагаа идээд уултаад амраад тийм штэ. Тэгээд намайг ингээд яг маш хүнд ингээд яг уран бүтээлд ороод чөлөө завгүй болоод ирэхээр ээж надад ерөөсө банш чимхдэг байхгүй юу? Банш чимгээл тэгэл 7 банш 9 банш гэдэг юм уу тэгээ орж ирээд ингээд ээжийнхээ банштай цайг уугаад идэл ингээд яваад үнэхээр яг тэг ядрах одоо ирэхгүйгээр тэнхээ тамираас хэлбэл тэг яг ээж минь л намайг одоо яг үдий зэрэгтэй хүргэсэн. Тэг хүүгийн минь бас хичээл зүтгэл байгаа. Тэгэхээр тэгэл одоо миний амжилтын нууц бол ерөөсөө л ээж минь. Ээж л юм байна. Мэдээж ажил хамт олон байж таараа яг юу гэх юм бол арын даажсан хүн бол ээж маань, дүүнэр маань л ах дүүнэр маань л байгаа. Тий. За тэгээд гоо сайхан гэд тэгэхээр одоо би нэг тийм гоо сайхан гэж айхтар ярьдгүй шүү дээ. Мэдээж гоо сайхан байгаа. Тэгээд
ер нь л айхтар нэг будаал амьдрал дээр нэг будаг төрхөд ингээл байдгүй. Аль болох тийм дотроосоо бас одоо эрүүл байх юм бол хүн гаднаасаа бас гэрэлтдэг штэ. Тэрийг бас нэлээд бодолцдог. Тийм болохоор дотоод одоо эргэтэн одоо дотор те бид нар ч ялангуяа их дандаа шаналж зовж ингээл те уран бүтээлийнхээ төлөө ингэж санааширч идэх хүмүүс учраас ходоод үүдэх магадлал уран бүтээлчд их өндөр байдаг. Тийм болохоор одоо ходоодоо эрүүл байлгах, дотоод эргэтнүүдээ эрүүл байлгах тал дээр маш их боддог. Тэгээ сүүлийн үед болохоор ядаж угааж байгаа бүтээгдэхүүн маань хүртэл ингээл дандаа химийн гаралтай те бүтээгдэхүүнүүд байгаад лаяг тагваа угаахад тэндээс одоо өвчин химийн одоо хавдар үүсгэх юм уу дандаа тиймэрхүү юмнууд ингээл яригддаг учраас аль болох тийм байгалийн тийм цэвэр оригиналаараа байгаа тийм бүтээгдэхүүн хэрэглэх тийм сонирхолтой болсон. Тэгээд нэг бүтээгдэхүүнээ ярьчвал тэгээд нэг рекламдж байгаа юм шиг болчиход үгээд нэрийг хэлэхгүй байхаас тэгээд тэр бүтээгдэхүүнээс дотроосоо хүртэл тий аяг тавга азлуугаар тий органик бүх тийм forever гэж яг Монголд тийм яаж тэр хүмүүс тэрийг одоо хайж олж оруулж ирсэн үнэхээр гайхамшигтай тийм бүтээгдэхүүн байдаг. Америкийн тийм бүтээгдэхүүн байдаг. Тэнд одоо аяг тавга угаахад хүртэл одоо органикаараа байдаг тий одоо хэрэгжилж байгаа бүтээгдэхүүнүүд нь ямар гоё гэж дандаа алуугийн холцтой. Тэгээд дээрэс нь би одоо яг нүүрэндээ бүтэн жил өнгөрөө яг тэдний бүтээгдэхүүнийг хэрэгжилж байгаа. Өөрөө ирэхгүй ингээд яг одоо нөхцөлт маань ингээл багсаад тий чим гэл ингээл чангалал татаад л юм уу их тийм гоё мэдрэмжийг ингэж өгдөг. Тэгээд тэдний бүтээгдэхүүнүүдийг одоо хэрэглээд гадна талаасаач дотор талаасаач тэр уудаг ходоо дотортой хэрэгэлдэг ч юм уу одоо нэг тэдний реклам юм шиг болчихлоо. Баг биднийгээс мөнгө гэж нэгмээр баг рекламлаа шүү дээ. Тэгээ үнэхээр яг би бас энийг тоглоом шүү сайн ярьдаг те. Энийг бас яг эмэгтэйчүүд ялангуяа бас яг тэр дотроосоо бүх эргэтнүүд чинь одоо эрүүл байгаасаа бас гадна талаасаа ч гэсэн бас эрүүл байгаасаа тал дээр органик хэмээг хэрэглээсэй гэсний үндсэн дээр бас энийг бас нэрийг хэлчихлээ. Тэгэхээр таны хувьд яг ямар хадам ээж болох бол би ер нь бол хүүгээ нэг үг хэлснээс өмнө бол их муухай хадам ээж болох байсан байх. Одоо болохоор арай өөр хүүгийнхээ тэр үгийг айгүй их боддог болсон. Тэгээд би чинь ерөөсөө нэг л хүүтэй л дээ. Тэгээд миний хүүд гисэн л дээ. Яг хүүгээ яг өөрийнхөөрөө байлгах. Хүү номон бэлгээ тэгээч хүү ингээч гэл яг өөрийнхөөрөө байлгах гэдэг юм л дээ. Тэгээ манай хүүд гисэн ээжээ би их олон хүүхэдтэй болно. Тэгээд яг та болохоор намайг те ерөөсөө намайг тусдаа өөр хүн гэж бодохгүйгээр та бол би биш шүү дээ. Би танаас өөрөө тусдаа хүн. Яг өөрийнхөөрөө байлгах гэд намайг ингэж ах юм. Би хүүхдүүдээ олон хүүхдээ олгох юм бол нэгийг ядаж инглээ гэд нөгөөдүүл нь ядаж өөрийнхөөрөө байг гэж ингэж байгаа. Тэгээд манай хүүд гэсэн лээ. Тэгээ би чинь тусдаа ээж би өөр тусдаа хүн штэ. Өөр би хүн штэ гэд ингэж байгаа байхгүй юу? Тэгээ тэрнээс хойш би нэрэл хүүгээ ингээл яг өөрийнхөөрөө ингээл байлгах гэл хөө ингэдэг гэл ингээл ингээд идэх юм байна гэж би бодоод байгаа байхгүй. Тэгээд тэрнээс ингээл үүдэл те хэрвээ ингээл хүү мэн их нэртэй болоод гэх юм бол би бас те яг өөрөө л бас ингээл залуу байсан юм чинь тэрийгэ бодож явах хэрэгтэй байна да. Тэг хүүгээ бас би ойлгох хэрэгтэй байна да. Яг хүүгийнхээ насн дээр би чинь ямар байлаа гэж ерөнхийдөө боддог болсон. Тэгээд одоо л арай өөрөөр бодох байхаа. Тий бэр орж ирэх юм бол бас яг тий хуваалцаж тий зовлонгийн хуваалцаж бас ингэж тий гэхдээ мэдээж аль болох хамтдаа амьдрахыг хүсэхгүй. Тий аль болох тусдаа өөрснөөр нь өөрснөө амьдралаа авч явах ёстой. Амьдралд нь оролцохгүй байхыг л хэлж байна тий. За баярлалаа. Бидний урилгыг хүлээн авч ирсэн танд маш их баярлалаа. Тэгээд жүжигчин Баясгалангийн ертөнцөөр
маш богино хугацаанд аяллаа л да. Тэгээд энэ хугацаанд мэдээж баясгалангийн ертөнц бол маш том, маш одоо тийм гоё сайхан совчиг бас нуугдмал тийм ариун сайхан ертөнц байгаа. Тэгээд энийг бас багахнаас нь одоо өнгөн хэсгээс нь үзэгчдэд танилцууллаа. Тэгээд үзэгч эмэгтэйчүүд бүсгүйчүүдэд зориулаад бас таны зүгээс баримталдаг гоо сайхны болоод сэтгэл санааг одоо дээш нь өргөдөгч гэдэг ч юм уу тийм сайхан зөвлөгөө байвал зөвлөгөө өгөөд нэвтрүүлгээ өндөрлөө. За тэгээд мэдээж дотор эрхтнүүд ер нь бол маш сайн байж ич хүний гаднах царай илүү гэрэлтэж идэг гэж би хэлсэн тийм ээ. Энийг бас та нар бодолцоорой. Тэгээд унтах ер нь их сайн шүү. Унтаж амарч арьсаа амрааж явах хэрэгтэй. Би заримдаа нөгөө өглөө эрт ажилдаа ингээ гарчгаараа өдөрт нэг цаг болтоо гэртээ орж яа хүнжилтээ ороод унтдаг байхгүй юу. Цаашаа бас ингээ ажил хийх тулд тэгээд ер нь унтаж явах эмэгтэй хүнд их сайн шүү. Аль болох эрт унтаас би мэдээж эрт унтаж чаддгүй. Тийм болохоор та нарт боломж байвал эрт унтаад тэгээд арьсаа сайхан амрааж явах хэрэгтэй шүү гэж зүйлээ. За баясаагч гэж хэлсэн юм чинь сайн унтна гэх. За баярлалаа. Gilead нэвтрүүлгийн өнөөдрийн хүндэт зочноор өргөцсөн танд маш их баярлалаа. Уран бүтээлийн өндрөх амжилтыг хүсье. Хэрвээ боломж байх юм бол Edith Piaf гэд мундаг одоо дуучин хүний дүрд бас та тоглож исэн учраас Edith Piaf-ийн дуунаас нэг 2 мөр за 4 мөрийг ч юм уу дуулаад нэвтрүүлгээ төгсөх боломж байгаа лөө. Оо ингэх байсан юм. Ингэхгүй яасан ингэж. Non, rien de rien. Non, je ne regrette rien. Ni le bien qu'on m'a fait, ni le mal. Tout ça m'est bien égal. Non, rien de rien. гэж энэ Edith Piaf-ийн би хизээч харамсахгүй би юунд ч одоо амьдрч ирсэн одоо амьдралынхаа тий хүн юуч муу юм хийж болно шүү дээ тий тэгсэн ч гэсэн тэр бүхэндээ юунд ч харамсахгүй байна өөрийнх нь яг үгээ одоо зохиосон ийм сайхан дуу байдаг. Баярлалаа. Таны тэгээд аялга бас их гоё юм байна тий. Тийм ээ энэ болохоор яг нөгөө яг Францлийн багш минь дээр бас Францлийн дүлгөөнгч оюутан охин гэсэн тэр маш сайн ажиллаж өгсөн. Хаач дуулахад хаач ч Францад очиод дуулахад би их бардам тоглосон шүү дээ. Айх санаа зовхон байхгүй байдаг. За баярлалаа. Ингээд Gilead нэвтрүүлэгтэй хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Өнөөдрийн цочин хоймортой бид Улсын драмын Эрдмийн театрын жүжигчин Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Цэрэн Доржийн Баясгаланг та бүхэнтэй уулзлаа. Дараагийн дугаараар эргүүлцлээ. Баяртай.